За багнада баярлалаа. Тэгэхээр бид нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ангаа ухааны доктор Инх Тояг студид аваад байгаа мөглөөний минь төргий тань. За тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ тамхины эсрэг өдрийг бол бүх нийтээр одоо энэ бүх тамхиг адилхан хайрцагтай болгоё гэсэн урайнд ор тэмдэглэж байгаа юм байна. Таны авчирсан одоо яг энэ сурталчилгааны материал дээрээс энэ яг загвар нь ах шиг байна те. Тэгэхээр яагаад ийм хайрцагтай болгоё гэдэг уриалгыг гаргав? За тэгэхээр нэгдүгürt энэ гурван үндсэн ач холбогдолтой. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж байгаа хэрэглэгчдийг одоо бууруулах, зар сурталчилгааг хязгаарлах. За эрүүл мэндийн анхааруулга байж байгаа шүү дээ, тийм ээ. Төрөл бүрийн анхааруулгыг одоо манайхан анзаарахгүй бас авж байгаа. Тэгэхээр энэ анхааруулгыг тодруулах, эрүүл мэнд чи аюултай шүү гэж анхааруулж байгаа хэсгийг одоо тодруулах. Ийм зорилготой гишүүн орнуудад зөвлөмж жуулгамж энэ жилийн одоо тамхигүй өдрийг энэ урайнд дээр тэмдэглэн өнгөрүүлэхээр ингэж болж байгаа. Тэгэхээр миний мэдхий одоо ажиллаж байхад ер нь амьдрал дээр харагдж байгаа зарим тамхи бол үнэхээр гоё сав баглаа бодолтой бараг гаа үнэртдэг сэнгэнсэн гэл ер нь хүнийг татах гэсэн маш олон төрлийн арга зал хэрглэж шүү дээ тий. Тэгэхээр энийг одоо жишээ нь манайхын нэгдсэн байдлаар ийм болох боломж байгаа болов хууль эрхцэн орчин ямар вэ? Ерөнхийдөө олон жилийн туршлагаар бол бас нэг өсвөр дөнгөж өсвөр насныхан тамхи татаж үзээгүй байгаа өсвөр насных маань аливаа юмд ингэж шохоорхох тий зан үйлийн төлөвшөлтийн хувьд бол төдийлөн бие хүн болох хараахан амжаагүй ийм үедээ сонирхож эхэлдэг. Тэгэхээр энэ зарж сурталчилгааны компаниуд маань өөрсдийнх нь зах зээлийг энэ бага буурай орлоготой, дунд орлоготой энэ орнууд руу 80% нь ингэж товтолж байгаа. Зах зээл нь гол зарж сурталчилгааны одоо хэв маяг нь болохоор хүмүүнийг одоо анхаарал татгууз сонирхолтой тийм одоо брэнд ийм хайрцгаар гэж сурталчиж тэрийг авахд хүргэхтэй сонирхол төрүүлэх ийм цаас сурталчилгаа байдаг учраас энэний эсрэг болгоё гэсэн энэ гишүүн орнуудад уриалга болгож ингэж эхлүүлж байгаа. Тэгээд манай улс бол тамхины хяналтын суурь конвенцэд нэгдэн орсон улс орны хувьд бол оролцогч орныхоо хувьд бол үүргээ хүлээдэг. Тэгэхээр энэ үүрэг нь бол нэгдүгээрт одоо 4 жил тутамд тамхины хяналтын тогтолцоонд одоо судалгаа хийж өсвөр насныхны дунд тамхины хэрэглээ ямар байна, насан туршидтайх ямар байна гэдэг ингээд бүсийн төвшөнд нийлүүлээд дэлхийн төвшөнд мэдээ тойлон гаргаж яадаг. За конвенцийн бас нэг нэгдсэн одоо чухал хүлээсэн үүрэг маань бүх одоо олон нийтийг одоо тамхины тэр хорт тутаанаас хамгаалах гэсэн үүрэгтэй байдаг. Тийм ч учраас манад одоо хэрэгжиж байгаа тамхины хяналтын шинжилсэн хууль маань маш амжилттай хэрэгжиж байгаа шүү дээ. Дотоод орчинд тамхи бол 100% тамхигүй орчин бүрдүүлж чадсан. Улс орны тоонд орж нэлээд амжилттай тооцогдож явж байгаа. Тэгэхээр бүх нийтээр одоо тамхины утаанд буюу энэ дам тамхилтанд өртгөө бах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр хууль эрхцэн орчин гарсан. Ер нь бол хуулийн хэрэгжилтийг та бараг 100% биелэгдэж байна гэж хараад байна шүү дээ тий. Дотоод орчин. За гадаад орчинд энэ хуулийн хэрэгжилт ямар байна гэж эргээд харахаас асуудал байх шиг байна л та. Тий, ерөнхийдөө хотын ухаалаг хот бол яа гэж бас манайх чинь уриал одсон барил явж байна шүү дээ. Ухаалаг хотын гол иргэн нь ухаалаг хүн буюу хүчрэг нийтлэг боловсралтай хүн байх хэрэгтэй тий. Тэгэхээр хотын иргэний маань хамгийн гол юм бол миний тамхи татж байгаа нь бусдын тэр цэвэр агаараар амьсгалах эрхийг зөрчиж байна гэдгийг гол анхаарч өөрийнхөө хандлагыг өөрчилж одоо тамхи татж байгаа бол тамхинаас гарах энэ оролдлогыг хийгээч. Тэр бол тийм хамар одоо хэцүү биш ээ гэдгийг хэлж илмээр залуучуудаа. Тамхины одоо яг энэ судалгааг бол 4 жил тутамд хийдэг юм байна. Ер нь хэдэн насныхаа илүү татж ийн гэд хүүсээр нь хүртэл гаргаад ирж шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед бас энэ тамхины хэрэглээ ялангуяа энэ хөгжиж байгаа орнуудад нэмэгдэх хандлага байна гэдээ ярьж байна. Яагаад тэгэхээр энэ сурталчилгаа бол нэлээд хүчтэй чиглэдэг юм байна. Тэгэхээр хэрэглээ нэмэгдээд байна л да хууль байгаа юм. Юу нөлөөлөд байгаа юм болов? Ерөнхийдөө энэ нь бол тухайн хүний өөрийнх нь зан үйлтэй холбоотой л гэж одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн одоо судлаачд хэлж байна л да. Зан үйл гэдэг нь юугаар яриад байгаа юм бэ гэхээр энэ өөрийнх нь тэр мэдлэг мэдээлэлээ яаж авч яах гэдгээс шалтгаалаад энэ бас би түрүүн хэлсэн өсвөр насныхан маань энэ тамхины үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаанд өртөх магадлал өндөртэй. Ягаад тэгэхээр нөгөө анхаарлын татгууц байдлаар үйлдвэрлэж байгаа нэгдүгээр тий магадгүй спорт урлагийн арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчид дэмжиж явах жишээний ч юм уу. Тэгээ ер нь бол цаашдаа том хүчрэг тамхи үйлдвэрлэгчдийн бодлого бол энэ баг буурай орон руу ингэж чиглэж гол үйлдвэрлэлээ чиглүүлж яана гэдэг чинь тухайн хүн амынх нь өөрийгөө хамгаалах, бусдыг хамгаалах тэр эрүүл мэндийн одоо эрсдлээс сэргийлэх тэр боловсрал мэдлэг дутагдaltaй баг одоо орнууд руу чиглэж яана гэдэг нь өөрөө
тэр сурчлагын чиглэл нь гол одоо чиглэл нь болцсон. Харин өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол нийт дэлхийд дээр тамхи татж байгаагийн сүүн 20% нь л одоо өндөр хөгжилтэй орнууд дээр байж байна. Үлдсэн 80% нь одоо яг хөгжиж байгаа орнууд байна гэдгийг л одоо манайхан бас нэг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ зар сурчлагын одоо гол цэг болж тэр зар сурчлагыг буюу өдөр эдийн засгийн хувьд орлого оруулахад нь нөлөөлж тэ өөртөө эрүүл мэндэд таагүй одоо эрсдлийг авчруулж байна гэдгийг л манай иргэд тамхи татж байгаа хүмүүс маань ухамсарлаа ш тийм ээ. Ялангуяа сүүлийн үед бас нэг шинэ концепц гараад байгаа ш. Дам тамхиталт гэдэг нь зөвхөн таны татсан тамхины утаа бусдад хордуулж байна гэдэг тийм мессеж явж ирсэн бол одоо 3 дахь тамхи таталт буюу таны тамхины татсан тамхины утаа маань үс хувцсанд нь шингээд одоо шингэсэн одоо утаагаар нь магадгүй хүүхдэд хэврээд одоо цэцэрлэгтэй хүргээд явж явах тэр хооронд хүүхд нь одоо тэр шингэсэн утаагаар нь хордох ийм одоо концепц шинэ концепцэд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нэгэн дээр одоо гэр бүлээ өр хүүхдээ энэ тамхинаас одоо энэ хордох одоо байдлаас сэргийлээч, эрсдэл бүүжруулаач гэсэн л ийм мессежүүд явж байгаа да. Тэгэхээр нэг судалгаа юм л да саяас бид өглөөний мэдээг эхлүүлэхдээ хэлжсэн. Дэлхий дээр өнгөрсөн зуунд буюу 20 дугаар зуунд одоо 100 сая хүн тамхины хор хөнөөлийн улмаас амьдсаа алдчих нас орж исэн гэж. Харин энэ зуунд буюу одоо 1 тэрбум болох нэ гэсэн юм тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо үзүүлэлт харагдчихжээ л л да. Тэгэхээр магадгүй одоо энийг бид нэр чи тамхи татаж болохгүй гэд хориглоод зүгээр ухуулах юм ажил явуулаад байх хэрэгтэй юм уу? Яаж одоо тэр хүнд ялангуяа өсвөр насныханд энийг зөвөр ойлгуулах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр яг энэ чиглэл рүү бид энэ дэлхийн тамхигүй өдрийнхаа үйл ажиллагааны хүрээнд энэ 9 дүүрэг одоо энэ төлөөлөл болсон 30 сургууль дээр бид нэр өсвөр үеийнхний энд одоо тамхинаас татгалцгаая гэж тэдний дуу хоолойг сонссон нөлөөллийн тойрог үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань маш амжилттай явагдаад одоо өнөөдөр болох 11 цагаас эрүүл мэндийн спортын яам дээр болох хэвлэлийн бах хурал дээр бид нэр тэргүүн байр эзэлсэн 2 сургуулийг шагнахаар ингээд бэлтэж байгаа. Тэгэхээр энэ сургуулиуд дээр ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэхээр одоо самбар ажилуулад дээр нь одоо багш ажилтнууд бас энэ үйл ажиллагаанд оролцсон. Тэд нар энэ тамхины татгалцах дээр юу бодож санаж байгаа юм бэ? Өөрсдөр нь бичүүлээд ингээд үйл ажиллагаа одоо бид нар дийлгэж тавих гад бэлтэж байгаа. Тэгэхээр энэ бол нөлөөллийн үйл ажиллагаанд байнга тогтмол явуулах шаардлагатай. Яагаад тэгэхээр бид нар энэ тамхины хяналтын конвенцэд одоо хүлээсэн үүргийнхээ дагуу оролцогч улсын хувьд одоо олон нийтийг энэ эрсдлээс сэргийлэх, яагаад сэргийлэх гэдэг энэ конвенцэд нь хамгаалах гэдэг үг орсон юм бэ гэхээр тамхи одоо бүтээгдэхүүн маань өөрөө хэрэглэгчдийн тал хувийг өхөлт хүргэдэг ийм аюултай эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж тооцогддог л доо. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хүний эрүүл мэндийг одоо наснаас нь өмнө зурдаар одоо энтэгт нь тодорхой хэмжээгээр нөлөөлж идэг ийм аюултай учраас тэр сэргийлж чадах өөрийгөө засан залруулж чадах ийм зан үлийн эрсдэлд ордог, анхдагч эрсдэлд ордог. Хүүхдүүд ер нь юу гэж хариулж байгаа юм? Та сонирхолж байна. Хүүхдүүд бол ерөнхийдөө манайхны сандлага бас эерэг болж байна. Ерөнхийдөө энэ эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө сэргийлэх. Тэгэхээр жишээ олгоод хэлэхэд тамхичин биш тамирчин болёо гэдэг спортлог болох ийм тал бол хүүхдүүдийн өсвөр насныхны дунд бол нэлээд юу гэдэг маш олон зүйлийг бичсэн байлаа тэрэн дээр. Тэгэхээр бол энэ бие бинийгээ хүндэтгэе бид нар тамхигүй орчинд амьдрмаар байна. Тэгэхээр маш олон бараг 800 гаруй хүүхдүүдийн бичсэн одоо уриалганууд байсан. Тэгэхээр тэдний дуу хоолойг сонсож байгаад баярлалаа гэж бас бичсэн байлээ. Тэгэхээр бид нар өсвөр үеийнхнийгээ дуу хоолойг бас ойр ойрхон сонсож явах хэрэгтэй юм байна. Тэдний хэлээр тэдний сонсдог одоо суугаар нь дамжуулаад энэ тамхины хэрэглээ хортой шүү гэдгийг сэрэмжлүүлэх энэ бидний одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг. Гэхдээ энэ бол нийт олон салбарт ажиллаж байгаа бүх одоо аав ээжүүдтэй гэр бүл хувь хүмүүсийн үүрэг юм шүү гэдгийг одоо бас дахин хэлмээр байна. За тамхиталтын хувьд одоо энэ дам тамхиталтанд өртөж байгаа хэмжээг хараад үзэх юм бол Монгол улс бол дэлхий дээр одоо энэ ер нь бол тамхиталтаар одоо тэргүүлж байгаа 10 орны нэгт нь орчихсон явж байна гэсэн бас судалгаа юм л да тий. Тэгэхээр энэ магадгүй цаашдаа үндэсний аюулгүй байдалтай холбогдох болов уу гэж харж байна. Яагаад тэр энэ бол хорт хавдар өвчлөлийн гол суурь болж байна. Дам гэдэг утгаараа та өөрөө хортохгүй таны эргэн тойронд байгаа за бүр цаашлаа 3 дахь гээд цаашлал бүр олон хүнийг л эрүүл мэндийн тохирогоод авах нөхцөл шүү дээ тийм ээ. Энийг л нэг ойлгох. Тэгэхээр энэний хамгийн сүүлийн одоо алсын үр дагавар гэх юм бол тухайн улс орны эдийн засагт дарамт учруулдаг. Эдийн засагт дарамт учруулна гэдэг нь одоо бас цаад утгаараа өөрөөр хэлбэл тухайн улс орны гол одоо насанд хүрж байгаа хүн амынх нь
хөдөлмөрийн бүтээмжинд буурах юм бол улс орны хөгжлийг хойш нь татдаг. Тэр хэмжээгээр өвчлөлт одоо зарцуулж байгаа тэр мөнгөн санхүүгийн хувьд тооцоод үзэх юм бол одоо манай эрүүл мэндийн салбараар тогтохгүй улс орны эдийн засаг тэр хөрөнгө төсвийг гаргах эмчлэх сэргийлэх тийм ээ өвчлөлтөөс энэ сэргийлэхийн эм тарианд ч гэсэн зарцуулж байгаа зардлын тооцоо бол маш өндөр гарч эдийн засгийн дарамт одоо улс оронд учруулдаг ийм аюултай байна. За ярилцлагынхаа төгсгөлд хоёлоос нэг сонирхолтой бичлэг үзье гэж бодож байна. Энэ бол туршилт байгаа. Тэгэхээр 60 ширхэг тамхи уушгинд ер нь хэрхэн нөлөөлдөг ингээд нөгөө хүмүүс үзүүлжил харуулах голгүй зүг зүгээр л яваад дээ шүү дээ гэсэн нэг ойлголт байгаа гэдэг шүү дээ. Тамхи татаад идэг зүг зүгээр насалж ин юу ч өвдөхгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ 60 ширхэг тамхиг бол гахаан уушгинд хийсэн юм туршилт байгаа. Тэгэхээр агаарын носоосыг уушгины инфляцид ашиглаж за носоосыг одоо унтраас үед уушиг бол агаараар шахагдаж байна. Тэгэхээр тамхиг асаахад одоо утаа уушгинд орж байгаа юм дүр зураг байна л да. Тэгэхээр туршилтанд одоо 60 ширхэг тамхиг ашигласан гэдгийг түрүүн онцлсан байгаа. Тэгэхээр тамхи татсан болон татаагүй уушгийг бол харьцуулж одоо үзүүлнэ. Тэгэхээр яг одоо үзэгч та бүхэн харж байна. Энэ бол гахаан уушиг байгаа. Тапын цагаан мөгөөрсөн хоолой доторхыг сайн ажиглаарай. За ингээд 60 ширхэг тамхиг татуулж байна. За одоо яг харьцуулалт харагдаж байна л да. Зүгээр уушиг нь ямар байна? За тамхи татсан уушиг хоёрын харьцуулалтыг үзэж та бүхэн харж байна. Мөгөөрсөн хоолойг задлж байна. За энэ бичлэгэн дээр бол тамхи яг яаж одоо хүний эрүүл мэндэд нөлөөлдөг нь гэдг нь бол тодорхой харагдаж байна тийм ээ. За үзэгчдээ та бүхэндээ бид өглөөний зочноо уулзууллаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ангаа ухааны доктор Инхтоя маань урилгаар ирж үзэгч та бүхэндээс тамхины хор хөнөөл за хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдсөн бид юун дээр анхаарах шаардлагатай мэдээллийг хүргэлээ. За мөн бяцхан туршилтын мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ.